Хэлний бодлогын үндэсний зөвлөл. Үгийн цэцэрлэгч. Их соён гэгэрүүлэгч, эрдэмтэн, зохиолч, дуум хөрвүүлэгч, угсаатны зүй судлаач, багш гэд олон цол гуншин дор түүртэлгүй эрдний нэгэн судрыг гартаа марин зогсох их эрдэмтэн Ёншөө бүү овогт Бямбын ирэмчин. Ер нь бол нэг хүнд ингэж одоо байхааргүй ийм их одоо авиас бэлгийн их том одоо айсав юм аа. Тухайлбал юм бол одоо ингээд одоо хэл Монгол хэлний аялгау, түүх, соёл, утга зохиол, ардын аман зохиол, за угсаатны зөв бөөмөр гэлгээл бүр ингээд бичээгүй сэдв эрдэмшилгээний бүтээл одоо огт байдаггүй. Орчуулагч, хэл шинжилж, за тэгээд Монгол хэлний одоо Монголын өв соёл түүхийн талын соёлын сайн түүхчин. Биеийн үзэгдэхгүй болохоос шир үйл хэрэг нь үргэлжлээл явдгийн захын жишээ. Үргэлжлсэн үгийн орчуулганд бол Монголд ирээ багш. Дорн үрний хэл шинжлийн одоо онолыг бол маш сайн мэддэг. Тэрийг төрлөх монгол хэлдээ одоо хэрэгжилж судалсан хүн байгаа. Дөөч хүрээд би сая тогтно. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж магадгүй юу. Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэгсийг зүрхний улаан цусаар ургууланхан намайг хүн болгосон их орондон анхилам сайхан үнэрээр ачийг магтан хариулна. Эд насандан өөртөө инхүү амлаж байсан тэрбээр хожимон үл мартагдах үгсийн цэцэрлэгч, хамгаалагч болсон билээ. Тэрсэн гэргэн бүтээхгүй явал зовлогоон зугаж гөгшин твээс аатив нутагтаа хүртэл явган хөл нүцгэн алхаж ирнэ гэж. Энэ бол Монгол хүний андгай ард түмнийхээ итгэлийг бий даан шүү. Хэрвээ тэгж чадахгүй бол би эрдэмт хүн биш, эрдэмтэн бүрч биш. Илчиг луусмыгаар явах ёстой гэсэн айхтар сүрхий утгатай. Хамгийн гол нь өргөн түмэндээ итгэл төрүүлэхээс гадна өөртөө тийм өндөр шаардлага тавиад за сая боёо тэнгэрийн умдаг атгачгаад ирлээ гэж. Тэр тэнгэрийн умдаг атгах гэдэг бол гүслийнхээ үзүүрт хүрээд ирсэн монгол хүний хэлдэг тийм сайхан үг ээ. Их хүмүүний тухай энд багтаан өгүүлэхэд даанч багтах нь үгүй. Түүний хийсэн бүтээснийг бүхэлд нь багтааж үл чадахын учир. Их хэл Монгол бичиг соёлынхон төлөө нэгэн сэтгэлээр зүтгэснийг энд цухас өгүүлье. Эренчунгой хувьд бол одоо Монголын зохиолчдын анхны бүлэгмийн одоо байгуулж исэн. Энийг бид сонсож хэлхийг хүсэж байна 1929 онд. Тэгээ нарийн бичгийн дараагаар нь ажиллаж исэн ийм одоо эрдэмтэн зохиолч хүн байж. Бямбын ирэмчин 1945 оноос алдарт зохиолуудаа эхлүүлж цогт тайж үүрийн туяа гурамсан арман заан залуудай бэр цэцэг гүнж сандо амбан их нүүдэл нууцыг задруулсан захиа шүхэрч буняа ану хатан зэрэг одоо Монголын төдийгүй дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлүүдэн үлдээжээ. Заан залуутай гэж хүн төрлөختний хүй нэгдлийн үеийн амьдралаас феодализм туулаад социалист нийгмийн анхны одоо өөрийн туяа хүртэл ингэж их том бүтээл бичгээр бичсэн бичээд эхэлсэн. Тэр сандаа амбан гүнж одоо тэр нууцыг задлсан захиа. Тамны суран багшд богинохон 3-4 хүүхдээ тийм өгүүлээд өгдөг. Гэхдээ манай эрээ багших бол бүр нэг юу ихлээд бүр бараг нэг хуудасчихгүй явцдаг. Тэгсэн хэрн ойлгохдаг. Пүшкний найруулга бол манай даа багших богинохон
толстох бол ухаан манай ирээ багшийн шиг үргэлжлэх ийм байдаг байхгүй. Гэхдээ тэр ер нь зохиолчноор бол өөрийнхөө тэр арга барилаар өөрийнхөө өвөрмөс найруулгаар бичдэг. Багшийн бол гिचнэн одоо тийм урт найруулгатай урт бүлээр байлаач гэсэн зүгээр ойлгоход явцдаг. Тэгээд тэр хүний нэг чадал тийм ээ монгол хэлээ мэддэг тэр логикийг олж бичнэ гэдэг нэг юм байна шүү дээ. Тэрийг л одоо дэндүү сайн олж бичдэг хүн байсан дөө. 1957 онд энэ урд өгч рүү манай 3 зохиолч явжээ. Нэг өндөр хөдөр сайхан улаан нүдтэй. Одоо манай яруу найрагч 70-тай тарва. Нэг шамбулсан борзолоо тогсгол ялаг нүдтэй бүсгүйхэнд баймаар нүдтэй. Сэргэлэн нэг тийм борнох. Тэр нь хожим бүгд найрамдуулсан Монгол улсын хөдөлмөрийн Баатар ардын орон зохиолч Дэндвийн Бөрөвдөрч. Дорны их гүн ухаантан гэмээр намс алхалсан тэр сахал магнайгүй тэр нүд харц идүүдэрийн гайхагцсан нэг Монгол дэлхий өвгөн гурвачжээ. Тэгтэл нөгөө цаад өвгөн дандаа номын сан гайхамшиг гайхуулгын өргөөгөөр яваад тэгээд тэндээс олж авсан чухал ном бол өөрөө хайлаар гарч чадахгүй учраас элчин сайдын бүрэн эрхтэлхтэй тэр газрынхан дайгаад тэнд явж яхад бүх хүн гятаар ярьж байгаа сонсоод ганц нэг хэн монгол үг сонсоход зүгээр гэв гинтгэл төрийн сүлдүүлэг шиг болоод тэрнийг мэдрэнгүүтээ сая монгол хэл гэдэг тэр гайхамшигшүүлэг тийм одоо зайлуултаа манай жүжигчд уншихтаа чихний чимэг болсон аялгау сайхан монгол хэл гэж унших юм. Чихний чимэг чи эмх шүү дээ. Өгзөө нь бол чих нүүхээр зэрэг хүнд бурхны хайрлсан 6 метр хүн нэг болж байгаа байхгүй юу та. Чихнүү чимэг болсон аялгау сайхан монгол хэл чин зөрөгт өвгөд эцсийн минь өв ихэрдэн сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж сод их бэлэгт түмэн юугэн бишрэн магтамуу би. Манай Хүрлбаатар яруу найрагч Сутай хайрхны тухай Сутай хайрхан бол суусан чарагдана боссон чарагдана. Өндөр болох гэж өөрөөсөө өндөрлөх гэж өөдөө өндлөлтгөө Сутай гэдэг шиг. Тэгээд зайлуулах өөрхий энэ ч боксоос илүү хүн болохын тулд энэ ч бол яруу найрагч шиг гэдэгсэн чинь ой тэр юуг бирцэг гэдэг найргаллыг боддоо. Инх тайвны тухай дойл найргалчтай. Тэр үед уран уншихад сонсогчд уйлдаг байлаа шүү дээ. Амраг сэтгэлтэн хагцсан салхийг үзээсэ тань гэдэг муугийг үеийн үед таян дэлхийн түмэн улс мартаасай гэж тэнгэр газар алтан нарны зүг тэсэлгүй гашуудан дуудаж уярсан хонгор сэтгэлийнхэн уянгат сайхан өрөөл дэвшүүлж алаг хоёр нүдний нүлэмсийг хэлхээ тасарсан гэрэлтэй сувд шиг хэрийн тэр тов дээр бомбруулв гинэ. Тэр танд яваад дэлхийг имэйл дээр нь зогчход ирж байгаа хүмүүс донд эр нөхрөө эргээд ирэнтэйгээ тэр их тоосон дурддаад байгаа тормгор гэх юм. Тэгээд явахт нь бэрчж өгсөн юмсан та гэдэг. Энэ бол үндэсний төв архивын ерөнхий газарт хадгалагдан үлдсэн баримтууд. Дэлхийн өнцөг булан бүртээ суугаа хүмүүстэй харилцсан захидал, албан бичиг, ажлын үнэмлэхээс өсүүлээд төр засгийн шагналж энд бий. Их Эрдэнэтэн маань бол 1924-аас 27 онд болоо Ленинград хотын улсын их сургуульд бол дорн дахин судлалын ангид элсэд суралцсан байдаг. Тэгээд дорн дахин судлалын сургуульд элсэд суралцаад
төгсөөд бол шинжлэх ухааны академид бол хуваарлагдсан ирсэн байдаг. Монгол улсын 17 дугаар он 12 сарын 5-нд хэлэлцсэн 10 дугаар хурлын тогтоол гэж байна. Энэ тогтоолын 6 дугаар зүйлд нь болохоор дагалдан сурагч оюутан оюун бэлгийн оронд эренчин авч уг цалин 90 төгрөг болохын дээр өөр зүйлээс 30 төгрөг нэмж олгосгоо хэмээн хэлэлцсэн тогтвоо гэдэг. Энэ баримт бол анх их эрдэмтэн маань шинжлэх ухааны байгууллагад илсэн орж ирсэн. Өнөөгийнхөр бол ажилд томилогдсон тушаал нь байна. За 1927 онд Бямбай Эренчингуй зөвлөлт холбоот улсын дорн дахны судлах институтад одоо сурж ирээд нэгэн зүйлийг одоо асуудал болгож тавьсан байдаг. За энэ нь юу юм бэ гэхээр энэ улсын номын сангийн энэ номуудыг нийтийн ёсны дагуу одоо ангилж цэгцэлж нийтийн ёсны дагуу хүмүүст ингэж түгээж өгөхгүй болвол маш олон одоо ном судрууд одоо ингэж устж үгүй болж байна гэдэг ийм зүйлийг бол тавьсан байдаг. За тэгээ энэхүү хүсэлтийн дагуу одоо Жамингуй Цэвэнгуй нар одоо уг хүсэлтийг дагуу одоо тавьсан асуудлыг чи өөрөө ингэ шийдэ гэдэг ийм хариулт өгсөн байдаг. За ингэснээр манай хүн бол одоо номын сангийн анхны дүрмийг бичсэн гэдэг. За ингэснээр бол одоо номын сангийн номыг олгох, түгээх, уншуулах энэ ажил бол нэлээд зэгцтэй явж эхэлсэн байдаг. За үүний дараагаар бас нэг сонирхолтой зүйл дээр Эренчингуй их томоохон шинжилэлт хийж эхэлсэн байдаг. Тэрний үе гэхээр дөнгөж төгсөөд ирсэн Бямбай Эренчнийг Цэвэнгуй Жамингуй нараа одоо ингэж угтаж аваад Монгол ёсны дагуу одоо манай анхны дэвид улсалтаас хэтэн хурж ирлээ гэдэг сайхан цай айгалж бариад тэгээд одоо хол явсан хүнээс үг сонсох юм аа одоо манай судрагчгийн хүрээлэнгийн өгдүүд бүгд ингэж хүрээд ирж дуудаж жагаад за манай анхны сэхэтийн юм байгаамаа гэдэг байдлаар хүлээж авч ингэж ярилцчихсан байдаг юм. За тэгэнгүүтээ манай хүн бол яасан бэ гэхээр за чи ганжуур данжуурын гарчгийг хий. Энэ гарчгийг чамааг одоо тийм хурдан хугацаанд бол хий гэж бид нар шахахгүй. Чи үүнийг одоо өөрийнхөө аль болох аятаа тухтай нөхцлөөр хийгээрэй. Харин үүнийг хийж явах явцдаа ном дотор одоо сонин сайхан зүйл таарах юм бол түүнийг биднэрт хэлээрээ хуваалцаарай гэдэг ийм зүйл хэлжсэн байж байна. Би 1963 онд Ташкент хотод суралцахаар яваад тэгээ 63 оны намартаа нэг Эренчингуйд нэг захиа бичсэн. Тэгээ 64 онд тэр хариу ирсэн. Нэлээд удаж жагаад. Тэгээд тэр загтлыг бол сая энэ бүрнээр нь яахтан зэрэг би орчлын юу болгоод энэ урталд бүгдийг нийтлүүлсэн. Энд бол яг би эхлээд энэ орос хэлийг гадаад хэлийг яаж ямар замаар эзэмших вэ гэдэг нөгөө дүдийн журмаар дүд гэж мэдхүү. Дамдан сүрэнгой өсгөн дүрмээр бичихгүй да сурснараа. Тэгсэн чинь намайг баахан шөөмжлээд эхлээд. Тэгээ тэр дотор бол тэр захиан дотор бол ер нь гурилтай хоол хийх хүн өнөөдөр гурлаа зуураад маргааш яадгүй шиг ингээд гадаад хэлийг бол өдөр үнжилгүй үзэх хэрэгтэй юм. Тэгэд бас би их гэл гэж хэлээгүй. Төрөл гэлгээд хэлчихэж. Биччихэж. Хүн төрөлхийн сохор доолон хэлгүй байж болно. Ихээс гарсан хүн их гэл гэдэг юм шүү. Наадах чинь Оросын Аруднаа ирээч гэдэг бол одоо төрөл гэл гэж муухан орчуулагч нарын амаар будаа идэж байгааг хэрэгшүүлж шиг. Хоёрдугаарт би бас нэг юм сонирхсан юу гэхтэй зэрэг таны юм сүүлийн үед 63 он штэ. Яагаад нийтлэгдэхгүй одоо ингээд юм гарахгүй байна гэсэн чинь. Тэр их учиртай. Зэнд төмөр очир мэтийн эвертэн сүултэнгөө нөгөө төв орооны дарга нарыг хэлж байна. Миний юм хэвлүүлэхгүйдэг болсон учраас би одоо ихэнх юм Европод 90% нь Европод би гаргаж байгаа энэ төргээд. Тэр бол их сайн 3 хуудас ар үүргүү бичсэн захиа юм машинцсан. Тэгээ шөнийн 1 цаг 15 минут Эренчингээд зураг хийсэн машинцсан тийм захиа байсан. Харин энэ бол өнөөч үнцэн нэмэгдсээр буй цогт тайж киноны зохиол. Цаахан нь харагдаж байгаа нь Үүрийн туяа арманы 2 дугаар дэвтэр. Энэ бүгд өөрийн түүхийг өгүүлэн хадгалагдана. Яг өөрийнхөө гараар Монгол өвчгөр бүгднийг ингээд хуулбар биччихсэн энэ тэмдэглэлээр нийт 2 бат байгаа. Энд бол эхний сүүлийн 2 дугаар батыг нь дэлгэж харуулсан байна. Яг өөрийнхөө гараараа бичсэн энэ кино зохиолынх нь гар бичмэл их нь байна. Мөн энэ
дараагийн энэ баримтанд бол энэхүү цогтой чимээх кино зохиолоо бичиж дуусгаад 1 жилийн дараа буюу 1946 онд сайд нарын зөвлөлийн 10 дугаар хурлын тогтоолоор олол шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн талаар гармгаа бүтээл гаргах ёстод олох Чой болсонгийн нэрэмжит 2 дугаар шагналыг олгосон энэ засгийн газрын тогтоол байна. Ер нь эрий багшийг судлаа гэвэл за эн чинь өөрөө бол 17-8 хэлтэй гэдэг. Гэхдээ тэр захидлын өв өөрийн өвн дотор бол ерөөсөө нэр Африкаас л ирсэн захиа байвал чараагүй. Австралиас хүртэл янз бүрийн одоо захиа их байна тэр. Янз бүрийн юмд. Хамаагүй мань хүн чинь тэг яад ингэж их захидал бичдэг байсан бол даа гэж бодсон чинь тэр үед ч ямар юм фэйсбүүкийн орчин үеийн захин хэрэгсэл байх ш. 2 дугаарт мань хүн албан ёсоор сонин хэвлэлд бичиж болдгүй юм аа. Хүний захидалд сургуулж гэлдэг. Одоо шинэ тэр миний захианд бол тэрнийг бол төв орооны нарийн бичгийн дарга төмөр очор цэндмитийн улсууд намайг хавчдаг гэж хэлж болохгүй шүү дээ. Ил сонинд гаргач. Тийм учраас энэ над митийн тийм улсуудад бас учрыг мэдэх хоочин залуучууд ойлгож гэж бодсон юм уу яасан. Тэгээд бичих шийд. Эренчин гуайн их өвийн дотроос нэгэн эрдэм нь дуун хөрвүүлэг. Тэгээд би Тараспулбаг уншиж байгаад ингээд уншсан чинь ер нь найруулга тэр юу нь бол Эренчин гуай яг өөрийнх нь найруулга шиг маш их тийм том урт өгүүлбэрүүттэй их нүсэр найруулгатай тийм юм байлаа Тараспулба. Тэгээд Эренчин гуайг нэг ирэхээр нь за би ер нь танд нэг болохгүй юм хэлэх гэсэн. Болохгүй юм гэж байдгүй хэл гэж. Тэгээд энэ Гоглийн ер нь стил тэр хэв маяг найруулгынх нь энэ Тараспулба дээр нь үлдээвэл их зүгээр юм биш шүү. Тэр чинь юу гэж байгаа вэ хүмүүс юу гэсэн үг вэ? Ер нь өгүүлбэрүүд ингээд таних шиг юм өргөжлүүлж ингэж салгаж яг Гоглих шиг явал зүгээр. Гэхдээ тэгээч болвол тэгээч юм нэг. Тэгээд би өөрөө одоо зөвшөөрж яах гэж бодоод нэг баахан цалгаад нөгөөх нь Гоглийн маяг руу оруулаа ингэ явж байгаа нэг ирэхээр нүзүүлээд энэ болох уу ер нь ийм маягаар явуул гэсэн. Тэгээд үзэж өөрөө ингэж бод. Гэхдээ тэгээ яваа даа гин. Тэгээд би тэр их хэцүү ажил юм байл. Сүүлдээ би бүр ядраад бодохгүй юу. Энэ том хүний хийсэн юмыг би ингэж нэг худлаа цэцэрхэж өөрийгөө зовоож яваад ер нь болийг ер нь Эренчин гуай яаж орчуулснараа ч ер нь үлдэх ёстой юм байна. Энэ Гоглийн юг Эренчин гуай өөрөө ингэж орчуулж яаж өөр хүн тэгжээж гэдэг тэр түүхэн баримт юу ч байж ах ёстой юм байна гэж ухаараад нэг ирэхээр би нөгөөхөн боллоо. Ер нь таныхаар байх нь зөв юм байна гэж саяны санаагаа за тэгэндээ гэд нэг их энэс тэгээд би буцааж хэвэнд нь оруулахад бас дахиад нэг баахан ажиллахгүй юу. Максим Горький, Александр Пушкин, Антон Чехов, Лев Толстой, Николай Гоголь, Гюй де Мопассан, Назим Хикмет гэх мэт дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 орчим зохиол, арман, тууж, өгүүлэг, яруу найраг, шүлгийг монгол хэлнээр орчуулсан байна. Тэр бүхнээ зарим нэгэн шиг махчлан орчуулсангүй. Их хэлнийхэн яруу тансаг бүхнийг утган уудлан байж хөрвүүлжээ. Гарын шавьяас гадна сүсгийн шав гэж байдаг. Өөрөө уулзж байгаагүй айн сүртэд нөгөө талаар эрдэм ном заалгаагүй батлаа. Энэ л хүн шиг хүн бодох юмсан. Энэ хүний дэвтэл орчуулж байгаа. Одоо тэгээд тийм эрий багш сүсгийн шав. Одоо энэ төр засаг нэг шагнамаглалаа айлчихгүй юм да. Тэр том улсуудаас тэр айдаг. Очоод би юу ярих вэ? Гэж айдаг байлаа шүү дээ. Өдөр болгон тэр нөгөө мөн шууны буугаар бишүр АК гаргаллаа болох байсан үед нь Монгол Ардын Хосголт намын Төвөрөөний ерөнхий нэрийн бичгийн дарга
ардын хурлын тэргүүлэгтийн дарга, Сэдэнбал дарга, өнөө зөвлөлт социалист ертөнцийн том дарга, Брежнев дарга ирдчихнэ. 200 хэдэн хуудас захиаг орсоор хичээл. Ирээ багш Сэдэнбал захиалсан. Тэрний орсоор бичдэг. Би очсон Монголоор. Тэгээ галсангийн гайхаад өгдөг нь юу гэдэг зэрэг яг Ирээ багшийн одоо найруулгаар чи орчуулсан байна. Тэгэхээр тэрнийг манай одоо яг олон жил өвний юмыг уншсан учраас тэр найруулгын дуурайлах шүү дээ. Тэгээ одоо тэр манай цайл усан жив багш гэсэн чи яг одоо Ирээ багшийн найруулга хийсэн байна гэж. Яасан тэгээд хуршоо бичсэн цагтын би бас орчуулсан. Манай гүнчин удал дийшин одоо тэгээд энэ Монгол хэл соёлынхаа тухайд одоо өмөрчил энийг нь харж үзэх энэ Монгол хэл ингэж ийг одоо битгий ингэж хавчиж үзэх гэсэн иймэрхүү загтал бичээд байсан. Тэр байтугай юу маад загтал бичсэн тэрнийг би одоо олж чадахгүй байна. Харамсалтай. Өвөр монголчуудад захиад олж чадахгүй маа тэднүүд. Одоо би бас хүүхд залуучууд хэлдэг юм. Энэ орчуулгыг сайн хийнэ гэвэл нэг тэглэх арга гэж байдаг. Тэглэх арга гэж юу байдаг юм бэ? Эренчингой гэсэн. Үг болгон чи чаддаг, мэддэг өөрийн хэлд орчуулж болох үгнүүд ингээл яагаад бөөрөнх хэлээд. Тэгтэл нэг чаддаггүй нэг хэдийн юм үлдэнэ. Тэр нэгдүгээр чиний мэдхгүйг харуулад өгнө. Хоёрдугаар тэр хэл хоёр хэлний ялгааг харуулад өгнө. Огт орчуулгүй тэрийг ямар нэг өөр аргаар орчуулдаг юмнууд чинь тэр чиний дугуулсны гадар үлдчихнэ. Тэгээд ингэж орчуулж байгаарэ гэж зүгээр арга зүйн хувьд орчуулгая. Тэгээд би тэрийг бол нэг сөрхий би тэрний дараа нэлээд тэгэлж байсан л да. Монгол хэл, монгол бичиг гэдэг түүний нэгэн биений амьдралаа зориулсан үнэт зүйл. Эх орон, Монгол нутаг, өвөг дээдсийн хүндлэх гэсэн түүний сэтгэлийн галыг хинч бөхөөж чадаагүй билээ. Ямар таанла баримталдаг үзлийн хэлбэл идеализм, бахархдаг соёлын үзэл феодализм, багтайгаан байхыг харвал социализм, баримталдаг хэлийн аживал архаизм гэж бичүүлж байх уу? Харин их хүмүүн ингэж хариу өгүүлсэн нь бий. Өдөр болгон үзэл судлалын буугаар буудаад байхад нь бас хараад багш маань юу гэсэн бэлээ? Мондшгүй эрдмийг сурахад нас юутай богинохон Монголын донд суухад нас юутай орд байгаад ингээд ийм хүнийг яруу найрагч бичиж байгаа юм шүү дээ. Яг тэгвэл өөрөө яруу найрагч болох хэрэгтэй юм байна л да. Тэгээ би багшийнхаа шүлэг яруу найргийг эмэгтэйд бэрд цэцэг гэж сайхан ном гаргасан. Наадмын хойшуураас дүрг алах болсон шүү дээ. Бямбын эренчин 1956 онд бүгд найрамдах Унгар ард улсад хэл бичгийн ухааны доктор цол хамгаалж 1958 онд шинжлэх ухааны хүрээлэнд шилжин ажиллаж 1961 онд Монгол бичгийн хэлний зүй бүтээлээрээ шинжлэх ухааны академийн академич цол хүртэж 1970 онд Унгарын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн болж 1971 онд профессор цол хүртэжээ. Манай их эрдэмтэн маань бол Монголд шинжлэх ухааны эдмийн зэрэгээ хамгаалах гэсэн боловч боломжгүй болоод бол Мажар улсад хамгаалсан байдаг. Монгол бичгийн хэлний зүй тэгээд хэлбэр судлал гэсэн 3 дугаар батн энэ би бол одоо ингээ барьцсан байна. Энэхүү 3 дугаар бат зохиолынхаа оршилт нь болохоор энэ ингээд бичсэн байт юм л да. Монгол улсын судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайд Жамын архсны дурсгалж чин сэтгэлээр зориулан энэхүү дэвтрийг бичвэ гэдэг. Эренчингой өөрийнхөө одоо
гар хүчмэл дээр найртай харилцааны ёсоор бүгд найрамдах Унгар ард улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн бөгөөд Чоулсангийн чагналт уран зохиолч Монгол хэл бичгийн эрдэмтэн Эренчин гэж гарын үсгээ зурж ингэж үлдээсэн мотрын тамгаа дарж үлдээсэн энэ нэгэн тийм түүхэн бичгийг одоо бид нар бас онцолж байна. Тэгэд энэ бичгүүд одоо ус өөрөө Унгар улсад ингээ хадгалагдаад байж байна. Энэ бол одоо монгол хүн, монгол эрдэмтэн одоо эрдэм шинжилгээний түүхэн бүтээлээ хийсэн ийм анхны тохиолдол байсан байдаг юм билээ. Эренчин гуайн нэгэхэн түүхэн гавьяан Монгол хэл түүнийгэн гүйцэд эрхэмлэн судлахыг хичээ. Тэгхийн ач холбогдлыг алхам тутамдаа сурталчлан үлгэрлэн явсанд оршино. Монгол ард улсын угсаатны судлал хэлний шинжлэлийн атласыг гаргасан. Энэ үл зөвхөн одоо монгол хэл аялгуунуудын байршлыг гаргаад зогсоогүй. Энэ дотор бол одоо тэр үед Монголд байсан одоо хувьсгалаас өмнө байсан сүм хийдүүд аймаг болгоноор ингээд бүр нэртэй улстай хийдүүдийг гаргасан тийм байсан. Одоогийн өнцгөөс харахад их эрдэмтэн Дамдын сүрэн Эренчин нарын харилцаа ихээхэн муу байсан мэт харагддаг нь андуу гэдгийг учир мэдгч хүмүүн бидэнд өгүүлсэн билээ. Дамдын сүрэнгойг яагаад яриад байна гэхээр зэрэг энэ хоёр бол энэ монгол бичиг тэгээ энэ үсгийн дүрм энэ төр дээрээ л дээд зэргийн зурж исэн. Тэгээ хоорондоо эн чинь болохгүй байна гэж. Түүнээс биш тэр нэг дайсагнаад хоорондоо биений үзий ядаад байсан баг. За миний хувийн бодлоор бол энэ монгол хэлний 3 их эрдэмтэн гэж ярьж байгаа хэн Эренчин, Дамдын сүрэн, Лувсанбандан энэ гурвуулаа нийлж ягаад ганцхан нэг сайхан зөв бичих дүрм зохиосон бол одоо ингэж зүдрэхгүй юм. 2025 оны 1 сарын 1-ээс эхлээд Монгол төрийн хэл бол одоо хослолдоо бичгээр явах ёстой маа гэдэг энэ одоо хууль дүрм журмын дагуу одоо бичиг хэсгээ үлдэж ингэж явж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ монголч эрдэмтний маань тэрс маань одоо эрдэмт Бэмбэ Эренчин гэж энэ гайхамшигтай одоо энэр нэгүүлсэнгүү дээр нь одоо их соён гээгөрлөгч ихэ захиж үлдээсэн энэ өвдөх түүхийг бид нар одоо үргэлжлүүлж яваа гэж ингэж ойлгож бас болох юм аа. Өнөөдөр бэлгийн тооллын өвлийн тэргүүн сарын шөнийн суут эзэн богд Чингис хаан эсэнссэн түүхэн өдөр. Басхуу энэ бэлэгт сайн өдөр их соён гэгэрүүлэгч Бямбын Эренчин өдгөөгөөс 120 жилийн тэртээ мэндэлж байжээ. Ийм учрал тохиол бүрдсэн өдөр тун ховор биз.